Энэ Моорог гэдэг одоо энэ хэдэн залуучуудыг хийсэн нэг 18 хоног гээд 2024 оны улсын хурлын сонгуулиар энэ юу болвоо? Сонгуулийн явцад бол залуучууд маань юуг илүү олж харж чадж вэ гэсэн ийм одоо баримтат кино гаргасан. Энэ үзүүлж болохгүй байх зогсооч. За тэгээд би өөрөө үзлээ. Би ч одоо бас нэлээд олон сонгуульд зарим сонгуулийг би зохион байгуулахад оролцож байсан. Зарим сонгуульд нь одоо нэр дэвшиж оролцож байсан. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед манай сонгуул бол их шудраг ус болсон. Тэр шудраг ус сонгуул яаж яваад байгаа? Яг одоо жишээлх юм бол нэр дэвшигчд маань юу гэж худлаа хамлаж гардгийг, мөнгө төгрөгийг яаж тараадгийг, сонгогчдыг яаж одоо нэг айл дээр их олон сонгогч бүртгэдгийг шийддэг юм уу? За одоо би бүгд хийж галуугүй л дээ. Та нар маань одоо энэ хянуу үзээч. Одоо энэ бол хөгшин залуу гэх юм байхгүй. Бүгдээрээ энэ Монгол улс чинь зөв явахын тулд сонгуульч нь өөрөө зөв, сонгуульч нь өөрөө шудраг явж манай улс бол сонгогдож гарч байгаа хүмүүс чинь хэн нэгний хэрэгшээд орохгүй. Эсвэл одоо нэг намаасаа мөнгө авчвал намынхаа хэрэгшээд орчих. Нэг компаниас мөнгө авчвал гарч ирээд тэр компани даалгавар хийдэг бол. Тэгэхээр Монголын төрийн түшээ гэдэг чинь хинээс ч хамаарахгүйгээр өөрөө одоо ард түмнийхээ саналаар одоо гарах хэрэгтэй. Шүгэндээ хэлчихье. Одоо бүгдээрээ энэ хяныг үзээч. Бүгдээрээ нэг Монголынхаа ирээдүй, бүр хүүхдүүдийнхээ ирээдүй энэ шудраг болгохын тулд бидний энд сонгуул гэдгийн цаана юу болоод байгаа вэ гэдгийг энэ залуучууд маань гаргаж чадсан байна. Нооргийнхаа залуучууд их баярлалаа. Маш чухал зүйлийг залуу хүмүүсийн гинэн цайлган гэж хэлээд тэр өнцгөр бүгдийг ингээд их айтайхан гаргацсан байна. Архагсан, үжигэрсэн, өвчин одоо бүр ялцарсан одоо ийм өчнө олон жил одоо манай сонгуульд явж байгаа юм. Тэгээ монголчуудаа, манай залуучуудаа, манай иргэдээ энийг үзээд та нарын амьдрал дээр болж исэн юм, энэ хянуун дээр гарч байгаа, баримтат хянуун дээр гарч байгаа явдлаа юун тохирсон, юун болоогүй, бид энийг яаж өөрчлөх гэдэг дээр бас одоо та бүхэн маань оюун ухаанаа уралдуулаарай. Бид нар Монголыг бидлэг өөрчлөх ёстой. Бидний үр хүүхэд дахиад ийм үжигсэн ийм хогийн нийгэмд амьдрах ёсгүй. Хогийн нийгэмд амьдрах гол шалтгаан бол бид сонгуулийг шудраг ус явуулж байгаас эхэлж байгаа. Маш чухал хүнсэн Нооргийн залуучуудаа баярлалаа. Амжилт хүсье. Бүгдээрээ үзээрэй. 5900 төгрөг төлөөд гэртээ үзэх боломж байгаа юм.